улсын оройд улалзан мандах алтан нар улсын эмийн хилийн сүлдэт баган дээр тусахад цээжин дотроо омгшиж эх орноо хамгаалсан цэрэг ирсэнүүд бахархлын нулимсаар дүүргэн зүрхний хайртай нутгийн минь зүүдлгүй торгон хил дээрч зэрэгцэн алхах жагсаалын дундүрлэгтэй сүлдэт багныхаа хиймроор эр бираа хуцалсан сүр жавхлан цэрэг ирс хэлийн мараанд зогсдог юм. Монгол улсын хилийн халдчид ахын баялаг хангаж өргөсөн дангарахтаа үнэнч залуу хойч үедээ сургаалаа хайрлсан Ахмад хэлчдийн торгон хилээ хамгаалсан дүү энэ салбарт олон бий. За Бүс аймгийн Давсанд 55 онд төрсэн Нэмхорлоо гэдэг хүн байна. 75 онд манай ханьуул намсраатад дэрвэл болж хилийн цэрэгт 5-6 дахь заставд ажиллаж байсан. Тэр үед одоо пост гэж байсан. Би өөрөө ажилгүй 5 хүүхэдтэй нөхрийн хамт 5-6 дахь заставд ажиллаж байсан. 83 он 12 сард бал дарга тушаал гаргаж ивэл 12 сард нэг жуулаач нэг дарга 3 нахлагчтай анх нэгдэж суурийг тавьж байсан. За анхын аппарат гэж энэ цэргийн ангид байгууллагад аппарат эдгөдөө орон нутгад пост гэдэг ажиллаж байсан. Би тэр үед нөхөртэйгээ танилцж өтөрхөдөө 5-6 дугаар заставд пост нартай югаар ажиллаж амьдарч явлаа. Тэгээд 92 онд нөхөр маань ингээд өнгөрсөн өөрөө 5-6 дугаар заставд ажилласан. За би 7 дугаар заставт угаагч аренжирийн зааварлагч хийж байсан. Цэргүүдийн одоо хувцс онороогадаг, усан дуруулдаг аренжирийн сахих талаар ажилдаг хүн байсан энгийн ажилчин. Энэ үед заставын дарга нэмдурж дарга ажиллаж байсан. Энгийн ажил тэр цэргүүдтэйг одоо хоолундын хийж өгнө бид нэр яг аргэрт наав ээж шиг хандаж ажилдаг байсан. За Цахирын заставын 7 дугаар заставын 20 жилийн өмнө баярын мэнд хүргье. За энэ хамт ажиллаж байсан Ахмад гэлчид офицер ахлагч энгийн ажилчин цэргүүтэй ажлын өндөр амжилт амьдралд нь сайн сайхныг хүсэн өрөөж баярын мэнд хүргэж байна.